За асуулт гэхээс илүүтэйгээр бас нэг протоколд үлдээх зорилготойгоор өгүүлж байгаа. Улсын их хурлаас анх удаа үндсүүлийн цэцэлд хүсэлт гаргаад тэр хүсэлтийн дагуу цэцгийн процессын хуультай холбоотой энэ заалтыг хүчингү болох ийм алхам хийгдсэн. Энэ алхмыг хийхдээ нэгдүгürt бид улсын их хурл хууль тогтоогчийн хувьд шууд хуулийг хүчингү болгож болох байсан боловч үндсүүлийн цэцэд хүндгэлтэй хандаад цэцгийн үйл ажиллагааны тодорхойлж байгаа хууль тогтоомжинд цэцгийн санаа бодлыг тусгаж өөрчлөлт оруулах зорилготойгоор улсын хурлаас хүсэлт гаргасан. Тэгээ улс цэцгийн хурал би өөрөө очсон. Тэнд хилцэгдэж яригдсан нэг хоёр зүйлийг би бол энд протокол болгоод тэмдэглэл үлдээх ёстой гэж үзэж байгаа. За нэгдүгээр үндсэн хуулийн цэц яг энэ маргаантай холбоотой асуудлаар нэг байр суурийг маш тодорхой илэрхийлсэн. За үндсэн хуулийн цэцэн гишүүн бид бол үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ үндсэн хууль захирагдана гэдэг энэ зарчмынхаа дагуу явж байгаа. За үндсэн хуульд бол цэцэд энэ дурдж байгаа чиг үүргийг шилжүүлж өгөөгүй учраас бид бол зөвхөн үндсэн хууль захирагдана гэдэг энэ зарчмынхаа дагуу үнийг бол үндсэн хууль нийцэхгүй байна гэдэг дүгнэлтийг гаргаж байгаа. Гэхдээ иргэний үндсэн эрхтэй холбоотой асуудлыг бол үндсэн хуулийн цэц авч хэлцэх эрхтэй байгаа шүү. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа 1992 оны үндсэн хуулиар 64-р зүйлийн нэг заасан дээд хяналт тавих гэдэг агуулга болон 66-р зүйлийн 1-2 дахь заалтад байгаа маргааныг хянан шийдвэрлэн маргаантай асуудлыг хянан үзнэ гэдэг энэ агуулгууд чинь маргаантай асуудлаараа бол ялгаатай бөгөөд цаашид шударгаа шүүлгэх эрх нь хөндөгдөж байна гэж үзэж иргэн үндсэн эрхийн асуудлаар гомдол гаргах юм бол үндсэн хуулийн цэц маргааныг авч хэлцэх бүрэн боломжтой бөгөөд үндсэн хуульд ийм агуулга байгаа шүү гэдгийг тодтогч дахин хэлсэн гэдгийг бол би протокол тэмдэглэж үлдээж байна. Ер нь бол практик үйлдэлээр бол үндсэн хуулийн цэц иргэний үндсэн эрхийн маргаантай холбоотой асуудлуудыг шийдвэрлээд цаашд бол явах нэ. Сүүлийн гарсан хэд хэдэн шийдвэр дандаа иргэний үндсэн эрхтэй холбогдож байгаад хууль тогтоогчдод бас анзаарах хэрэгтэй. Тийм учраас одоо хууль тогтоогчдод үндсэн хуулийн цэцэн болон үндсэн хуулийн цэцэд маргаан хяналт шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг боловсронгуй болгож иргэний үндсэн эрхтэй холбоотой асуудлуудыг үндсэн хуулийн цэц хяналт шийдвэрлэхтэй холбоотой хуулийн орчинг тодорхой болгож өгөхгүй бол хуультай хуульгүй хамаа байхгүй үндсэн хуулийн цэц үндсэн хууль заагдсан чиг үүргээ үндсэн хуулийг дээдлэх зарчмынхаа дагуу хэрэгжүүлээ явахад иргэний үндсэн эрхийн маргаан цэцэд одоо хянагдаад шийдэгдэх нэ. Хууль тогтоогч ажиллаа хийх ёстой шүү гэдэг энэ агуулга энэ маргааны хэлцэх явцад цөөнгүй удаа дурддагдсан гэдгийг би бүр зохон энэ протокол тэмдэглэл үлдээж байна. Хоёрт нь иргэний үндсэн эрхтэй холбоотой маргаан одоо шийдэгдээд явхаар 66 дугаар зүйлийн 2-ын 2-т дурддагдж байгаа 4 зүйлээс гадна шүүхийн шийдвэрүүд болон ер нь бол иргэний үндсэн эрхэд талдсан төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хууль ёсны арга хэрэгслээр хангагдаагүй нөхцөлд үндсэн хуулийн шүүх рүү явдаг тогтолцоо бол одоо бүрдэх нэ. Тэгэхээр ганц үндсэн хуулийн цэцгийн тухай хууль болон цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль биш. Бусад процессын хуулиуд дээр улсын хурлын дэг дээр бас томоохон өөрчлөлтүүдийг хийж өгөхгүй бол үндсэн хуулийн цэц болон улсын хурл өөр бусад институцүүдийн дунд одоо хуульгүйгээр явах практикийг биднээс бас зөв буруу гэд хэмжихэд төвөгтэй болох нь байна шүү гэдгийг бас энд дурдж хэлхийг хүсэж. За үгэлжлээ. Жокей алдарж явсан гişүн асуултаа асуу.